Hi everyone, this is Paul. За энэ өдрийн мэндийг хүргэе. Paul байна. За өнөөдөр би энэ хэд ном уншихаас өмнө яагаад ийм ерөнхийдөө номыг ингээд уншаад видео хийгээд байгаа юм бэ гэсэн талаар бас тайлбар өгчий гэж бодлоо. За тэгэхээр энэ ном уншихыг бол нэгдүгээрт бол би YouTube сувгийнхаа хамталтыг өсгөх гэж ерөөсөө игээгүй. Харин ерөнхийдөө юунаас эхэлж ингэж ном уншиж эхлэх болсон бэ гэхээр ерөнхийдөө бол нэг хэдэн жилийн өмнө нэг сурагч маань бас надад хэлж байсан. Ингээд ерөөсөө ингээд интернетд ингээд нэг ном уншиж чадахгүй хүмүүс зориулсан ийм видео байхгүй юм. Тэгээд ерөнхийдөө за тэгвэл тийм видео бас хийгээд үзье гэж бодож байгаад өмнө нь баг зэрэг хийж байсан янз бүрийн номуудаас. Тэгэхдээ яг нэг номыг болохоор бас ингээд эхнээс нь дуустал яваад уншаад дуусгах хүнд л зориулсан тийм видео бол ерөөсөө байхгүй. Одоо хүртэл байхгүй. Тэгэхээр энэ цуврал видео бол одоо YouTube дээр монгол хэл дээр байгаа сур ганц сурал болж байгаа шүү. Тийм болохоор тэр та бүхэн бас энэ видеог үзэж байгаа бол хэд бол англиар ном унших сонирхолтой. Гэхдээ уншиж чаддгүй хүмүүст бас зориулж шеэр хийхийг хүсэж байна. За нэг л. За why not? За бид нар тэгэхээр одоо 10 дугаар chapter дээр явж байгаа гэж бодож байна. 10 дугаар chapter дээр за үзье. За энэ хүртэл Lion, Scarecrow, Tin Woodman, Dorothy, Toto гэсэн 5 хүнтэй ихэд явж байгаа. За тэгээд нэгэн фермерийн айлд буусан. За тэгээд тэр айлын яриа үргэлжлээд явж байна. За why not гэд Dorothy асуусан чинь яагаад болохгүй гэж хэлсэн чинь. Яагаад? За юу гэж асуусан бэ гэсэн чинь Are you sure odds will see you? Odds танартай уулзна гэхэд итгэлтэй байна уу гэсэн чинь. Яагаад болохгүй гэж. Why? It's said that he never lets anyone come into his presence. So it's said that гэдэг нь бол юу гэсэн үг юм бэ гэхээр монгол хэлээр ийм яриа байдаг гэсэн. Ингэж хэлэгддэг гэсэн үг. Okay? За жишээ нь бол ямар яриа байдаг вэ гэх юм бол одоо жишээ нь It's said that people die in Everest. Okay? Зарим хүмүүс Everest-д үхдэг гэсэн яриа байдаг. Тэгэхээр ерөнхийдөө би яриа байдаг гэж орчуулдаг шүү. It's said that. Тэгэхээр юу гэж хэрэгддэг юм бэ гэхээр odds маань болохоор өөрийнхөө одоо нэг хажууд тийм ээ өөрийнхөө хажууд хэнийг ч оруулдаггүй гэж ярьдаг. Okay? I have been to the Emerald City many times and it's a beautiful and a wonderful place. Okay, за би маргаад ирсэн нутг руу бол хэд явж ирсэн. Энэ бол гоё газар. But I've never been permitted to see the great oaks, nor do I know of any living person who has seen him. За би never болоод nor гэсэн комбинашныг болж байгаа тайлбарлаад өгье. Never бол хизээчгүй. Nor гэх нь бас үгүй гэсэн үг. Тэгэхээр би болохоор хизээч агуу одсыг тэг харах зөвшөөрлийг бол авч байгаагүй. Мөн түүнийг харсан амьд хүнийг ч би мэдэхгүй юм байна. Тэгэхээр neither nor-тай жоохон төстэй never nor. Жишээ нь би бол жишээ нь би арсланг харж байгаагүй, барыг харж байгаагүй гэвэл I never seen a lion, nor have I seen a tiger. Хэлж ярьж байгаагүй. Does he never go out? Тэр гардаггүй юм. Never. He sits a day after day in the great throne room of his palace. And even those who wait upon him do not see him face to face.
Тэгвэл ерөөсөө гарахгүй. Ядгүй тэгэхээр тэр ордныхоо одоо нөгөө сентинийхээ өрөөнд throne room гэвэл сентиний өрөө. Сентинийхээ өрөөнд болохоор өдөр болгон суудаг. And even those who wait upon him. Түүнд үйлчлдэг хүмүүс ч гэсэн түүнийг бол царайгаараа харддаггүй. What's he like? Тэр ямар хуу юм бэ гэж. That's hard to tell, said the man thoughtfully. Наач нь жоохон хэлэхэд хэцүү. You see, Oz is a great wizard and can take on any form he wishes. Чи боддоо Oz бол агуу шидтэн. Тэгэхээр хүссэн дүртэй бол тэр өөрөө хувирч чадна. So that some say he looks like a bird. Some say he looks like an elephant. Some say he looks like a cat. Зарим хүмүүс түүний шуу шиг харагддаг гэдэг. Зарим нь заан шиг, зарим нь муур шиг. To others he appears as a beautiful fairy or a brownie or in any other form that pleases him. Бусдад нь болохоор тэр үзэсгэлэн гоо шидтэн мэт харагддаг. Заримд нь болохоор бор шоколад шиг харагддаг. Брауни бол бор шоколад. Шоколадын билүү. Эсвэл өөрт нь таалагдсан ямар ч дүрээр бол харагддаг. Any form that pleases him. But who the real Oz is, when he is in his own form, no living person can tell. The жинхэнэ Oz-ыг хин юм бэ? Өөрийнхөө жинхэнэ дүр дээр байхдаа хин юм бэ? Түүнийг амьд хүн хэлж чадах амьд хүн байхгүй. No living person can tell. That's very strange, said Dorothy. But we must try in some way to see him, or we shall have made our journey for nothing. Наачсан жон хачи. Бид нэр ер нь оролдох ёстой. Үгүй бол бид нэр энэ аялалаа хоосны төлөө хийсэн болох нь шүү дээ. Why do you wish to see the terrible Oz? Asked the man. Яагаад агуу Ozтай уулзах гэдэг вэ? I want him to give me some brains, said the scarecrow, eagerly. Eagerly. Нилийн сониучрах гэсэн шүү. Би түүнийг надад тарих өгөөсэй гэж хүсэж байна. Гэж нилийн жоо сонирхонгүй асуулаа. Oh, Oz could do that easily enough, declared the man. He has more brain than he needs. Oz түүний чинь бол амархан хийж. Түнд бүр өөрт нь хэрэгтэйгээс ч их тарих байгаа. За бүүн тарихтай одоо тэр юу юм те? Тарих ургуулт юм ааш. And I want him to give me a heart, said the Tin Woodman. За би түүний надад зүрх өгөөсэй гэж хүсэж байна. Зүрх. That will not trouble him, continued the man. For Oz has a large collection of hearts of all sizes and shapes. Энэ бол түүнийг нэг зовохгүй. Учир нь Озд зүрхний цуглуулга нь бүх хэмжээгээрээ бүх хэлбэрээр байгаа. And I want him to give me a courage, said the Cowardly Lion. Би түүнээс нэг зориг авмаар байна. Oz keeps a great pot of courage in his throne room, said the man, which he has covered with a golden plate to keep it from running over. Oh, Oz сентинийхээ өрөөнд бол том тогоо дүүрнэ. Зоригтой. Тогоо дүүрэн зоригтой. Тэгээд зоригоо болохоор алтан юм ингээд алтан тавгаар ингээд тагалсан байдаг. Таглагтаа түүнийг болохоор ингэж гадуур нь асгуурахгүй тул тагалчихсан байдаг. You'll be glad to give you some. Тэр чам заримыг өгөхдөө бол дуртай байх болно. Сайхан толгой нэргүүлж байна тийм ээ. And I want him to send me back to Kansas, said Dorothy.
Би түүнийг Канзас руу мань эргүүлж явуулаасаа гэж хүсэж байна. Where is Kansas? Asked the man with surprise. Kansas гэж хаана байдгийг гээд нэг гайхшираад асуусан шээ. I don't know, replied Dorothy, sorrowfully. But it's my home and I'm sure it's somewhere. Sorrowfully бол харуулсангүй гэсэн. Мэдгүй юм да гэж харуулж хэлээд. Гэтэл бол миний гэр би хаа нэгтээ байгаа гэдэгт итгэлтэй байна. За, стэн төрсөн хүүхд шиг санагдаж байна тийм ээ. Ер нь бол хүүхд байхад төрж исэн хүмүүс бол гадарлах байх. Ямархуу мэдрэмж төрдгийг. Very likely well. Odds can do anything. За, бараг л бо. Бараг чадна. Odds бүх зүйлийг чадна. So I suppose he will find Kansas for you. Kansas ч олоод өгнө. But first you must get to see him. That will be a hard task. Get to see him гэх болохоор see him адилгууттай ш. Тэгээ чи эхлээд түүнийг уулзах хэрэгтэй. Тэр чинь бол хэцүү. For the great wizard doesn't like to see anyone. He usually has his own way. За агуу шийдтэн болохоор хин нэгэнтэй уулзах дурггүй. Хөвчлэн өөрийнхөө дураар байдаг. Has his own way. Өөрийн дураар байдаг гэсэн. Өөрийн замаараа явдаг гэсэн тийм ээ. But what do you want? He continued speaking to Toto. Чи юу хүсэж байна гэдэг Toto бас чинь. Toto only wagged his tail, for strange to say, he could not speak. За, Toto болохоор зөвхөн сүүлээ ингээд шарвсан. Хачирхалтай. Хэлэхэд хачинч Toto ярьж чаддгүй байсан. За, энд бол арслан ярьдаг байхад яг нохоо ярьж болтгоо тий. Scratching. The woman now called to them that supper was ready. So they gathered around the table, and Dorothy ate some delicious porridge, and dish of scrambled eggs, and plate of nice white bread, and enjoyed her meal. За. Тэгээд эмэгтэй түүнийг бол тэд нарыг оройн хоол бэлэн гэж дуудсан. Тэгээд эднээс ширээгээ тойрж суугаад Dorothy минь амттай гоё ингээд каш porridge бол каш амттай ингээд гоё удааны зутан каш тэгээд гоё ингээд гоё хутгсан өндөгийг ингээд хутгаад омлет хийдэг те омлет болгосон өндөг plate of nice white bread. За тэгээд гоё цагаан 5-4 цагаан талах. Тэгээд enjoyed her meal. Хоолнол таашаагдсан байна. The lion ate some of the porridge, but did not care for it. За арслан бол жоох идсэн тэр кашнаас. Гэхдээ нэг их таалаагүй. Care for бол таалаагүй. Saying it was made from oats, and oats were food for horses, not for lions. So тэгээд эний чинь ингээд oat гэдэг чинь одоо нөгөө тарианаас тарианы гурилаар хийцэн байж тээ гэд. Овёсоор хийцэн байна гэд хэлээд. Овёс чинь морины хоол, аслангийн хоол биш гэд. Таашаагүй байна. A scarecrow and Tin Woodman ate nothing at all. За манууха модчон ирээчтэйгөө. Toto ate little of everything and was glad to get a good supper again. Toto юм болгоноос жоохон идсэн. За тэгээд сайхан орой хоол идсэндээ л ерөнхийдөө баяртай байсан. За хав нохотой байсан хүмүүс мэдчихэв. Хав нохоо хэр их иддэг юм бол. Toto бол жижигхэн Yorkshire үлдрийн хав гэсэн чинь. The woman now gave Dorothy a bed to sleep in, and Toto lay down beside her, while the lion guarded the door of her room so she might not be disturbed. За тэгээд эмэгтэй болохоор Dorothy-д нэг гоё унтах ор өгсөн. Toto хажууд нь хөвтсөн. Аян зуур нь болохоор арслан өрөөг нь хамгаалсан.
Хамгаалсны учир нь болохоор түүнийг хинч боснуулахгүй тулд. The Scarecrow and Tin Woodman stood up in a corner and kept quiet all night, although of course they could not sleep. За манайхаа модчин хоёр болохоор яг буланд нь очиод яд шимжин зогссон. Чимээгүй. Тэд нар болохоор унтаж чаддаггүй байсан. Байсан ч гэсэн шимжин зогссон. Okay. The next morning, as soon as the sun was up, they started on their way and soon saw a beautiful green glow in the sky just before them. Okay? Нарыг өдөр нь болохоор тэд нар нар дэшээ гарсан чинь тэд нар замаа өгөөд явсан. Тэг удалгүй тэнгэрт болохоор нэг тийм ногоон өнгийн гоё туяарсан тусгал бол харсан. Тэгэл That must be the Emerald City, said Dorothy. За энэ маргад эртний хот байхаа. As they walked on, the green glow became brighter and brighter, and it seemed at last they were nearing the end of their travels. Эдгээр бид ингээд яваад ирсэн чинь нөгөө нэг ногоон өнгийн туяа бүр улам тод болоод бид нэр ингээд аяллаагаа төгсгөлд ирж байгаа мэт санагдсан байна. Yet it was afternoon before they came to the great wall that surrounded the city. За тэгээ өглөө ингэж алхаад очихсоор байтал нь үдээс хойш болсон. За нэг тал өдөр алхсан. It was high and thick and of a bright green color. За энэ хот нь болохоор өндөр. За тэгээд тийм зузаан гэж thick. Тэгээд ийм тод ногоон өнгөтэй байсан байна. In front of them and at the end of the road, a yellow brick was a big gate, all studded with emeralds that glittered so in the sun that even painted eyes of Scarecrow were dazzled by their brilliance. За урд нь болохоор замынхан төгсгөлд нь том хаалга байсан. Том хаалган дээр studded was шигтгсэн байсан болохоор маргад эртнүүд шигтгсэн байсан. Тэр нь болохоор нарны гэрэлд үнэхээр гоё гэлтгнаад тэгээд манухагийн зүгээр будмал нүдэн хүртэл тэр одоо гоё цацрагт болохоор яах нь гэж гоё. Нүд нь анивчсан байна. Dazzled анивчих гэсэн. There was a bell beside the gate and Dorothy pushed the button and heard silvery tinkle sound within. За хаалганы хажууд болохоор нэг хонх байсан. Хонх дээр нь дарсан чинь Дороти хонхон дээрээс нь ингээд дун гэж дарсан чинь хаалганы цаана нь болохоор дун гэдэг тийм тэгээ хонхны дуу гарсан байна. The big gate swung slowly open and they all passed through and found themselves in a high arched room, the walls of which glistened with countless emeralds. За тэгээ том хаалга болохоор удаанаар ингэж нэгдэж онгоод тэгээд тэд дотгошоо ороод өөрсдөө нэг тийм arched room. За arch гэж үг бол монгол хэлэн дээр бол arc гэж ойлгож ш. Arc гэж юм. Тэ дээгүүрээ бөөрнхий тэгээд ингэж нэг өрөө гэдэг тийм ээ. Arched room гэсэн. Дээгүүрээ бөөрнхий таацтай өрөө гэсэн. Бөөрнхий тийм одоо нөгөө таацтай өндөр өрөө гэсэн. Also which glistened with countless emeralds. За тэгээ ханаар нь дүүрэн маргад ирдний гэлтгнаж байсан байна. Glistened. Тэр glisten, glitter, dazzle гурлаа гэлтгнах, гялалцах цацрах гэсэн утгатай өгнөд. Before them stood a little man about the same size as the Munchkins. За тэгээ Munchkinууд шиг ер нь бол хэмжээтэй нэг жижигхэн ир зогсож байсан. He was clothed in all green, and from his head to his feet, and even his skin was of a greenish tint. За тэгээд дээр нь энэ хувцас нь ногоон өнгийн хувцастай байсан байна.
толгооноос хөл хүртэл ногоон онгоор хувцсан байсан байна. Арьс нь хүртэл жоохон ногоон онгийн тийм туяатай. Тинт гэдэг. Туяарс гэсэн. At his side was a large green box. Хажууд нэг том ногоон онгийн хайрцаг байж. За ямар учиртай хайрцаг бол. When he saw Dorothy and her companions, the man asked, "What do you wish in the Emerald City?" Магад Эрдэнийн хотод юу хүсэв? Гэж асуусан. We came here to see the great odds, said Dorothy. Агуу Oddsтай уулзах гэрлээ. The man was so surprised at this answer and he sat down to think it over. За тэгээд энэ хариултанд манер үнэхээр их гайхшраад. За бүр жоохон бодоод суусан байна. It has been many years since anyone asked me to see odds, he said, shaking his head in perplexity. Perplexity бол гайхширсан гэсэн. Гайхшрал. Хин нэг нь надад Oddsтай уулзмаар байна гэж асууснаас хойш олон жил өнгөрчээ. Гэт толгоогоо ингэж гайхширч тгсэрсэн. He is powerful and terrible. And if you come on an idle or foolish errand to bother the wise reflections of the great wizard, he might be angry and destroy you all in an instant. So, he's a powerful and terrible. Тэр бол хүчтэй, тэр бол аимшигтай. Хэрэг та нар idle гэвэл энэ тийм байна. He хоосон. Foolish гэвэл тэнэг, errand гэвэл асуудал. Тэгэхээр reflections of the great wizard, wise reflections of the great wizard гэвэл агуу одоо шидтний тусгал гэсэн царай л гэж ашиглав л та. Тэгээ та нар нэг тийм хий хоосон тэнэг асуудлаар агуу шидтний тусгалыг мөснүүлэх юм бол та үүнийг одоо ингэж ямар нэгэн байдлаар саадуулах юм бол he might be angry. Тэр уурлаад бүгдийг чинь даруйхан устгаж авна. Destroy you all in an instant. Тэгсэн чинь, but it's not a foolish errand, nor an idle one, replied the scarecrow. So эхэл not nor гэсэн combination гарч ирж байна. Гэхдээ энэ чинь тэнэгч биш, мөн хий хоосон ч асуудал биш шүү дээ гэж scarecrow гэсэн. Okay? Тэгэхээр нэг practice үзье тийм ээ. За шинэ англи хэл бол хэрэггүйч биш, амарханч биш гэдэг үзье. English language is not useless nor easy language. Okay. It's important and we have been told Odds is a good wizard. Энэ бол чухал. Тэгээ биднэрт болохоор юу гэж хэлэгдсэн бэ гэвэл Odds бол сайн шийддэг гэж хэлэгдсэн. So he is, said the green man, and he rules the Emerald City wisely and well. Тэр бол сайн шийддэг. Тэр маргад эрдний хотыг ухаалгаар сайнаар удирддаг. But to those who are not honest or who approach him from curiosity, his most